Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ шинэ бичлэгээрээ дахин уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдөр хэдүүлээ 2 мянгуулаа болсон байна. Үүний тохиолдуулаад би Монголоос 1-р курстэй Америк улсад зарим ирж байгаа оюутнуудаа зориулаад зөвлөгөөнүүдийг бэлтгэсэн байгаа. Тэгээд Ямартайч академик 10 зөвлөгөө. За тэгээд яг хэрвээ яг Монголоос авчирч ирэх байгаа бол зүйлсүүд дээр юу анхаарах талаар бас зөвлөгөөнүүд. За тэгээд ирснийхаа дараа бас хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон орчин нөхцөлтөөгөө дасан зохицоход бас хэрэг болох үз зөвлөгөөнүүдийг бэлтгэсэн байгаа. За тэгэхээр хамгийн түрүүнд та бүхэндээ Монголоос Америк руу эрэхтэй юу авчирвал зүгээр вэ талаар зөвлөгөөнөөс эхлэе. Хэрвээ та одоо борц ааруул ч юм уу иддэг бол ахиухан аваад ирэх юм бол нөгөө дотор байр дотроо өөрөө кичен буюу галтгоотой байдаг болохоор Монгол хоолоо хийж идэх боломж гарч ирнэ. Түүнээс биш одоо дайнинг хол буюу сургуулийн яг хоолны газруудад бол монгол шүл ерөөсөө байхгүй. Тийм учраас монгол шөлөө ер нь бол санана. За тэгээ ааруул бол мэдээж эрүүл мэндэд сайн бас удаан байдаг болохоор бас зүг байдаг. Тэгээд авчирж ирэх зүйлстэй мах бити авчраарай гэж бас зөвлөмөр байна. За дараагийн зөвлөх зүйл болохоор хөл дэвтэйхэн эсгий таавчих ч юм уу аль эсвэл ингээд би тухтай өдөр болгонд ойр зурдаа ингээд дотор байранда ч юм уу өмсчихэд тухтай тийм хувцас байвал бас зүгээр. Тэгээд ийм basic тийм даун подолк шорт амс ч юм уу тийм зүйлсүүдээ бас гэрээсээ Монголоос аваад ирвэл ер нь зүгээрээ. Дараагийнх нь iPhone утастай байгаа бол утасныхаа нөгөө нэг IMEI гэд код өгдөг. Тэгээ тэр кодыг шалгаад локейшн нь Америкт ажилдаг утас байна уугүй юу гэдгийг шалгахгүй бол ирээд утас нь бас ажиллахгүй байх магадaltaй мэлээ. За дараагийнх нь болохоор CVS гэд Америкт бол 9,000 гаруй салбар байдаг. Ийм сүлжээ дэлгүүрээд юм лээ. Тэгэхээр сургуульд нь хэрвээ ойр хавьтанд байдаг бол одоо номингийн гээд гишүүн карт гээд карт авангууд арай ингээ хөнгөлтийн бонус цуглардаг шиг бас тэгж цуглардсан юм лээ. Тэгэхээр тэгэх юм бол бас хамаагүй мөнгө хэмнэх юм байлээ ирсний дараа. За тэгээд өөртөө зориулаад ер нь 1 жилийн дараах би өөртөө ямар хүн байгаасаа гэж хүсэж байна. Эсвэл юуг суралцсан байгаасаа гэж хүсэж байна ч юм уу. Өөртөө зориулаад гоё загтал бичвэл бас илүү үр дүнтэй бас илүү өөрийнхөө зорилгыг илүү өөрөөсөө ухамсарлах юм шиг санагдсан байгаа. За тэгээд их сургуультай ирээд мэдээж ирэх маш гоё, аз жаргалтай, адал явдалтай, бүх зүйл ингээд нүд нэгдэм шин зүйлстэй танилцж байгаа учраас бид нарт маш олон шин зүйлсүүд учрна. Тэгэхээр энэ зүйлсүүдийг гоё документжуулаад тэмдэглэж авал зүгээр юм шиг санагдсан. Тэгээ тэмдэглэхдээ магадгүй зураг дарж болж гэн, эсвэл өдрийн тэмдэглэл өчж болж гэн, эсвэл видеонууд хийж болж гэн. Эсвэл манай roommate болохоор ингээд Insta-X-ийн камертай тэгээд дарсан зурагнуудынхаа хальсыг ингээд өөрөөнийхөө ханаар дүүрэн ингээд гоё тэмдэглээд биччихсэн. Тэгэхээр тийм байдлаар ч юм уу өөртөө аль ингээд тохиромжтой аргаа сонгоод эртнээс гоё ийм гоё документ хийгээд явбал бас илүү гоё санагцсан. За одоо хэдүүлээ дараагийн парт болох academic part руу оръё. За бид бүхэн 1-р курсад ирэхэд ер нь ихэнх сургуулиудын хувьд болохоор way requirement гэсэн одоо requirement хичээлүүдтэй байдаг. Энэ дээр нь болохоор бичих, за the way of expression, way of creativity, одоо science, technology гэх мэтлэн ингээд сургуулиудаас хамаарат анхан шатны хичээлүүд дээр ер нь бол суурь requirement сургууль алган required хийсэн байдаг. Тэгэхээр тэр хичээлүүдийг аль болох ирээд эхний курс дээр ер нь бол аль болох хичээлүүд олон тийм интро хичээлүүд аваад үзчих юм бол юунд илүү сонирхолтой юм бэ? Бас энэ сэдвээр явж байгаа хүмүүстэй танилцаад тэгээд илүү дуртай зүйлээ олж хайх, эрэлхийлэх гоё боломжууд нэгнэ гэж бодож байна.
Дараа нь болохоор математикийн placement тест гэж сургуулаас ер нь авдаг. Тэгээ тэр тестээ ер нь бол нэгдсэн үед нөгөөд төвшингээ тогтоогоо тэгээ хэрвээ STEM мэрэгчлэр явж байгаа бол ер нь мат нэлийн өгөх шаардлагатай байдаг болохоор математика эртнээс ер нь сайн хийж аваарай гэж хэлмээр байна. За дараагийнх нь болохоор энд ингээ бүх зүйл дандаа цагаар минутаар ер нь яригдж байгаа учраас Google Calendar ч юм уу эсвэл Apple Calendar өөрт нь аль нь тухтай байна. Магадгүй Notion ч юм уу тэн дээр ер нь бол бүх зүйлээ тэмдэглээд to-do list-үүдээ гаргаад цагуудаа зоогоод, локейшноо зоогоод явуучвал хамаагүй амар байдаг. За дараагийнх нь болохоор даалгавар яг хизээ багш өгнө. Яг тэр үеэс эхлээд баг-багаар хийж эхлэх хэрэгтэй юм билээ. Тэгээд төгсгөлд нь гэхэд бол submit хийх хэрэгтэй. Тэгэхгүй яг нэг цагийн тулах юм бол одоо нэгдүгürt маш их стрессн тэгээ маш олон юмнууд хуримтлагдана. Тэгэхээр аль болох эртнээс хийж байхгүй бол цагийн тулгаад хийнгүүд үлдэц муутай. Тэгээ энэ нь болохоор 3-7 хоногийн дараа ч юм уу mid term гэдэг дунд үеийн шалгалт авна. Тэгэхээр бид нар хэдий ингээд даалгавраа цагийн тулгасан ч шалгалт гээд дахиад хэдхэн хоногийн дараа авах учраас ер нь байнгын өөртөө үлдэцтэйгээр сайн тэмдэглэлээ хийгээд явах нь зөв санагцсан. Дараа нь хичээл сонголтын дээр academic advisor гээд сургууль болгонд ер нь өөрт нь зөвлөгөө өгөх хүн байгаа. Тэгээд тэр хүнтэйгээ одоо meeting appointment Zoom-ээр ч юм уу нэг 15 минут 30 минут ч юм уу цаг тавлаад холбогдчих болно. За бас in person очиж уулзсан ч болно. Тэгэхээр ер нь хичээл сонголтын дээр эргэлзэж явах юм бол ер нь academic advisor-тайгаа яриад хичээлүүдээ сонгуул зүгээрээ. За дараагийн өгөх зөвлөгөө болохоор яг эхний улирал дээр болвол аль болох дөнгөж ирээд orientation week гэдэг эхний 7 хоног дээр дандаа хүмүүстэй танилцаад, олон улсын оюутнуудтай танилцаад, бас одоо яг өөртөө адилхан 1-р курсын Америк оюутнуудтай танилцах ийм өдрүүд болно. Энэ үеэрээ бас сайхан хүмүүстэй танилцаад, за мөн дээрэс нь ямар хичээлүүд авахудаа бас хоорондоо ярилцчихвэл зүгээр. Тэгээ аль болох эхний улиралдаа хөнгөн хичээлүүдийг сонгохыг эрхэмлсэн зүгээр юм байлээ. Тэгэхээр аль болох орчинтойгоо танилцаад, хүмүүстэйгээ танилцаад, тэгээд системдээ ер нь дасахыг хичээх нь хордон дасах нь ер нь бол эхний улирлын зорилго юм шиг надад бол санагдсан. За дараа нь болохоор academic writing, за энэ болон хичээлүүд дээрээ зөвлөгөө авах тэр ресурсуудыг ер нь бол сайн хэрэглэх, суралцах хэрэгтэй. Жишээ нь Stanford-д болохоор Hume Center гэдэг academic writing эсвэл одоо CV өөрийнхөө ер нь бол ингээд бичих ямар нэгэн документ, материал эсвэл даалгавар дээр тусалцаа үзүүлэх зорилготой teaching assistant-ууд байж идэг. Тэгэхээр тэнд бол яг баг ихэнх цагууд очоод шууд зөвлөгөө авах боломжтой байдаг. Тэгэхээр миний хувьд бол хичээлүүд дээр айгүй их эхний улирал дээр бол очиж асуух, зөвлөгөө авах нь хэрэгцээтэй байсан. Тэгээд энэ бол бас их тус болд юм байлээ. Тэгэхээр тэндээс бас асууж агаарэ. Тэгээ математик дээр бас одоо жишээ нь Stanford дээр бол өдөр болгон ингээд оройны 10-аас 12-ийн хооронд 2 цаг ингээд Zoom session байж байдаг. Тэгээд нэгтгэс 4-т хүртэл болохоор in person ахаад ингээ 2 цагийн office hour цаг үеж байдаг гэсэн. Тэгээд тэрэн дээр би яг өөрийнхөө цагийг тохируулаад ер нь нэлээд их очиж юмнууд асуудаг, эргэлзээнүүдэд тайлж авдаг гэсэн. Тэр дорн даалгавар болгон дээр эргэлзээнүүдэд тайлчих юм бол шалгалтын дээр бол нэлээд их сайн тусалдаг юм лээ. За дараагийнх нь asking for help for school before the deadline, it's the part of the process. За тэгэхээр ер нь бол аль болох deadline болохоос өмнө эргэлзэж байвал нь хүмүүсээс юмсаа асуух нь хамгийн одоо өсөнд дэвшгэд бас хамгийн сайн тус болох нэгэн аргуудын нэг ээ. Тэгэхээр асуулт асуухаасаа хизээж одоо санаа зовж ч юм уу болохгүй. Эргэлзэж явах юм бол яг эхлээд Google-д ч юм уу байгаа ресурс ашиглаж үзээд тэгээд
дараагийн зүйл бол туслагаар зөндөө олон ресурсууд сургууль дээр байгаа учраас тэр боломжуудыг зүгээр хурдан ер нь бол сурах аргуудаа л хамгийн түрүү эрэлхийлсэн зөв шүү гэж хэлмээр байна. Дараа нь болохоор study group тэгээд одоо хамт хичээлээ ихний хичээл авж байгаа найзуудтайгаа хамт хичээлээ идэх ч юм уу. Эсвэл өмнө одоо авж байгаа хичээлийг нь авсан хүнээс эсвэл дээд курсынхаа хүнээс ч юм уу энэ анги ер нь хэр байсан бэ? Энэ багшийг ер нь зөвлөх үү гэдэг ч юм уу тий. Зөвлөгөө авч бас болно. Тэгээд дараагийнх нь болохоор Read My Professor гэд вебсайт гэдэг. Тэгээ энэ дээр болохоор яг ямар нэртэй профессор ямар сургуулийн бэ гэд бичингүүд тэр профессорын талаар ревюгүүд тэгээд rate гаргаад өчтдөг. Тэгээ энэ дээр ер нь сэтгэлдлүүдийг уншингууд яг тэр хичээлээ дуусгаад дахиад тэр ингээд сэтгэлийг уншингууд ер нь нэлээд давхцсан байдаг, нэлээд үнэн бичсэн байдаг. Тэгэхээр тэн дээр байгаа комментуудыг сайн уншаарай гэж зөвлөмөр байна. За одоо сүүлийн хэсэг рүүгээ орцгоё. Намар болон үйл ерөнхийдөө л ихэнх хичээлээс гадуур үйл ажиллагааны аппликейшнууд нэгдчихэд клубүүд, тэгээд дадлгууд, за тэгээд намрын үйлчлэл дээр ер нь багш нартайгаа танилцуул, одоо багшийнхаа судалгаанд нь туслах гэдэг ч юм уу, тийм зөндөө олон боломжууд нэгдэх боломжтой тийм үлээ. Тэгээд бас би одоо яг Стэнфордын төгсөгч хүмүүстэй ер нь уулзж байхдаа ямар зөвлөгөө өгөх вэ та надаа гэдгсэн чинь хизээж битгий ингээд ичээ одоо don't be shy тэгээд good relationship with your professors гэдгсэн. Тэгэхээр их сургуулийн багш нартайгаа ер нь хэрвээ үнэхээр тэр сэдвийг нь сонирхож ивэл бас асуулт асуувал зүгээр санагдсан. За тэгээд дараагийнх нь болохоор тэгээ асуулт асуухтаа аль болох ийм intellectual одоо нэг хүүхэд болохоор яг миний хажууд байж байгаад асуулт асуухтаа яаж исэн бэ гэхээр би таны ингээд энэ ер нь research paper-ыг уншиж байсан. Тэгээ надаа ингээд 3 асуулт гарч ирсэн. Тэгээ би танаас энэ 3 асуултыг асууя гэгээд маш цэгцтэйгээр асуултуудаа асуугаад тэрний дараагаас болвол нь хариултаа хариулангуудаа би яг энэ сэдв дээр ингээд сонирхож байгаамаа. Та энэ дээр надаа одоо туслах судалгааны ажил байвал санал болгооч ч юм уу. Тэгээд дараагийн асуултаа орж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр яг өөрөө сонирхож байвал тэр дээр дэмжихэд ингээд бэлэн байдаг юм шиг санагцсан. За дараагийнх нь болохоор сургуулийнхаа одоо фан хөгжилтэй тийм traditional activity одоо тийм чөлөөт өдрөлгүүд энэ төр болж байвал тэд нартэй бас оролцвол бас айгүй сонирхолтой туршлага болдог юм шиг бас санагцсан. Тэгээд одоо дараагийнх нь болохоор өөрийгөө одоо арчлах дээр бол арьс арчилгаан дээр яг өөртөө тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх нь маш зөв санагдсан. Одоо би Монгол дахта хэрэгэлдэг байсан бүтээгдэхүүнүүд маань энэ дэрэнгүүд эхнээсээ дуусаад тэгээд шин бүтээгдэхүүнүүд хэрэглээд тэгээ айгүй завгүй одоо нойр арай багтаа энэ төр яваад ирэнгүүт миний арьсан дээр ер нь бол хизээч гарч байгаагүйрээ ингээ батг юмнууд гарч эхэлсэн. Энийний гол шалтгаан бол ерөөсөө л нойр тэгээд ингээ шалгалт дедлайнууд тулаад стресс нэмэгдэж байгаа. Тэгээд нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд солигдоод энэ тэгээ зарим үед яг нэг Америкт дандаа эрүүл хоол идэнэ гэдэг нь бол бас хэцүү. Тэгэнгүүт хоол бас аль болох өөрийнхөө эдэж сурж дасч тохирсон тэр зүйлийг идэх нь ер нь бол ходоодонд хамгийн сайн юм шиг санагдсан. Тэгээ аль болох би ер нь бол эрүүл байж дасгал хийхийг хичээсээр л байгаа. Тэгээ ер нь бол бусад зүйлсүүд бүгдээрээ л нийлжээж илүү гоё арьсыг гоё болгодог юм шиг санагдсан. Дараа нь болохоор за болон үгүй гэдэг үгийг ер нь бол зоригтойгоор хэлж сурах. Өөрийнхөө одоо үнэхээр ядарсан байхад зөндөө олон зүйлсүүд болоод байхад яг явах уугүй юу гэдгээ бас шийдэх тий. Тэгээд ямаргүй байгаа зүйл дээр үгүйгээд хэлэх зоригтой. Тэгээд дунд нь ер нь бол нэг юм хоёрын хооронд байхгүй ер нь заа үгүй гэдэг шийдвэрээ хурдан гаргаж сурах нь бас их чухал санагдсан. Тэгээд нойр хоолыг бол аль болох хамгийн нэгдүгээр дэрэмдлэхээ бол үргэлж санаарай. За тэгээд сургууль дээр ер нь бол маш олон fun activity болон хичээлүүдийг санал болгож яадаг. Тэгээд одоо ийш тийшээ аяллаар явах ч юм уу, тийм хичээлийнх нь програм дотор ийш тийшээ аялах,
эсвэл одоо ингээ бөөнөрөө field thrift гарах гэдэг ч юм уу. Тийм сонирхолтой юмнууд байдаг. Тэгээ бас одоо йога, усан сэлэлт, тэгээд одоо теннис, golf гэх мэтлэн ингээ төрөл бүрийн клуб болон одоо ингээ нэг unit-ийн wonder яг тэр хичээл ингээ explore хийх зөндөө олон төрөл бүрийн хичээлүүд байдаг болохоор аль болох нэг unit ч юм уу багахан цаг авахаар тэм хичээлүүдийг авал өөрт бас сонирхолтой. Тэгээ өөрийнхөө шин хоббинуудыг олж мэдээд маш гоё юм шиг санагдсан. Тэгээд бид нар эцэстээ яг амьдрчл байгаа учраас бид нар roommate-тэйгээ хамт амьдрна. Тэгэхээр roommate-тэйгээ эхний өдрөөсөө эхлээл маш гоё танилцаад Монголоос хөөрхөн бэлэг ч юм уу авчираад тэгээд хоорондоо яг би хэдэн цагт унтдаг, ингэдэг, тэгдэг гэд юмнуудаа зөвшөлдсөөд эртхэн хилэлцчих юм бол урт хугацаанд их амьдрахад амар санагддаг. За мөн дээрэс нь гэрийнхэнтэйгээ ярилцах цагаа бас товолчих юм бол бас харьцангуй амар байдаг. Ягаад гэвэл нөгөө Монголоос одоо 10 хэдэн цагийн зөрүүтэй байгаа учраас аль талдаа цагаа товолчвол хамаагүй амар санагдсан. За дараа нь болохоор одоо Америкт хэрвээ ирээд ажил хийгээд эхэлж байгаа бол W2 гэдэг одоо тийм форум байдаг. Тэр нь болохоор татвараа одоо төлөх тийм тайланг бөглөх одоо тийм зүйл байдаг. За мөн дээрэс нь AT&T болон Social Security Number гэдэг зүйл рүү бас аплайдах хэрэгтэй болдог. Тэгээд тэрийг аплайдахаас гадна бас татвараа төлөх нэг форм байдаг. Тэгээд энэ талаар бас дэлгэрэнгүй видео хийж болно. Гэтэ бас сургуулаас нь ер нь бол энийг төлөөрөө гэд мэйл хүрээд ирчдэг. Тэгээд тэрийг нэг 5-10 минут бөглөчөд л ер нь бол болно. Гол нь өөрт нь яг хийсэн гэсэн бүх ингээд мэдээлүүд нь л байж хахад шууд асуултууд нь хариулаад бөглөөд формыг оруулцдаг болохоор бас нэг амар санаа зовох зүйл ахгүй. За тэгээд энэ нь бол ер нь нэгдүгээр курсэд хамгийн чухлаар шаардлагатай зүйлсүүдийн нэг байгаа. Тэгэхээр эцэст нь гэж хэлэхэд enjoy хийгээрэй, аз жаргалтай байгаарай. Аз жаргалаа ирж хайж, эрэлхийлж байгаа газраа гоё аз жаргалтай бүтээгээрэй гэж хүсье. Амжилт.